найзуудаа дараагийн хамжлах тавтай мөрөл. Одоо хэдүүлээ гарч явж Австралийн ч биш ээ, Сиднейн алдартай кукины газар руу явна. Тэгээ энэ нь TikTok дээр алдартай, Instagram дээр амар алдартай болоод байгаа. Тийш явж үзцгэн. Тэгээ зарим хүмүүс нь болохоор хэтэрхий өндрөөр үнэлэгдээд байгаа гэж, зарим нь болохоор гоё юм гээд, үнийн дүндээ таарсан гоё амттай байна гэж. Тийм учраас тэрийг бүгдээрээ явж үнэхээр өндрөөр үнэлэгдээд байна уу, эсвэл үнэхээр гоё амттай байна уу гэдгийг шалгахаар явцгаая. Тэгээ өнөөдөр сэрүүхэн гэсэн болохоор цам цөмсөөд, өмсөөд гарч ийн. Энэ зам болж надад палаж өмсгцээ яалгаа. Одоо гэрээс гараад өвөртөө суугаа явж ийн. Юу яагаад эндээс гэрээс болохоор 20 минутын зайтай газраас авахгүй юу? Тэгтээ автобусаар явъя гэсэн чинь ойрхон автобусны бодол байхгүй. Тэгээ автобусны бодол руугаа алхах гэж амир утгаадсан болохоор энэ зай заагээд тэгээ Uber-ийнх нь үнэн нас гайгүй $11 гэдэг чийсэн болохоор за Uber-тэй авчиг гэж бодсон. Автобустай бол нэг $4-5 болохоос л та. Тэгтээ яг цагаа хэмнээд гэж бодсон. Өглөөний цагаа уугаагүй гараад ирсэн. Кукид нэгж одоо жоох өлсөж эхэлж байна. Гэлцүүлэх хэрэгтэй. Floorboards creak beneath my feet. A quiet hum, my soul's heartbeat. Windows whisper tales untold. In this house I'll never grow old. This is home where the shadows play, where the sunlight dances every day. The walls hold secrets, the air is free. Home is where I'm meant to be. The kettle sings a mellow tune. Evenings bathed in silver moon. Blankets drape on worn out chairs. Love lingers softly in the air. This is home where the shadows play, where the sunlight dances every day. The walls hold secrets, the air is free. За яагаад ирсэн дээ? Өглөө болохоор ажлын цаг болохоор жоохон зам төлж үзсэн. Стараач гайгүй. Wake you up, got your coffee in the morning. 깜빡이는 눈빛 내게 먼저 해줘 kiss by. Show me. Хадаа шинжилгээ өөр амьсгал орсон. Ярээ. 11 сар хэлүүгүй юу ингэж жоо. Саваа харагдсан тий. Энэ хавьд суугаад идчихье гэсэн чинь энэ хавьд суух газар талбай алга. Тэгээ дээрээс энтнийх өөртөө hot drink гаргадаггүй дандаа ice coffee энэ гаргад юм байна. Тэгээ би өгн кукиг халуун чоколаттай идмээрсэн хгүй юу. Тэгэж бодож ирсэн. Гэсэн чинь байсан бэ. Яа, deze gels Pandora ороод Piercing авах. Piercing гэж энэ өнийг би техникийн дээр ингээд цолцсон байгаа хгүй. Тэгээ энэ дээдлийнхаа эмгийг солихгүй бол нөгөө нэг яг анх цоолосон эмгтэй яваад байгаа болохоор жоохон онцгой харагдаад тэгээ тэрэндээ зориулаад гэл ганц эмэг үзээтгэе. Хараад орсон. Одоо гэс эндээс нэг жижигхэн эмэг болох хэрэгтэй. Эмэг нөө таагуурэн. Энд дандаа клонод байна. За сонголтууд нь ийм сонголтууд аа мэн. Тэгээ надад болохоор энэ зүрх, энэ ирвэхээ эсвэл энэ дэхтэй арай томтолч юм шиг санагдаад байна.
эсвэл ийм коллект сетэрээ байж болох юм. Энэ ингээ сетэр юм байна шүү дээ. Энэ уг нь гоё. One eternity later. Гэхдээ хүн зүгээр нэг аймаг ахгүй зориол үзүүний зүйл тавьж гараад ирлээ гэж. За очиж байгаа гэрт очиж байгаа та нарт ямар аймаг үзүүний зүйл тавьснаа харуулъя за. Гэхдээ би амар конфи болчихжээ бүр гадуур явахдаа бичлэг хийхээс амар хичээд тусахгүй юу. Одоо бүр сүлдээ тусчихжээ. За одоо гэл ярихгүй бол миний бүр дараагийн ажил баларлаа. За гэртээ ороод ирсэн. Тэгээд амар үлсөөд байна би. Эхнээс ингээл сэтгэхгүй бол зэгнээс амар үлсэж байна. Тэгээ юу ч гэсэн хамгийн ихэнд гар мар цэвэрхэн байгаа дээр энийг онгоолгоод үзчихье. Би бол харцсан. Та нарт харуулаагүй болохоор та нарт харуулъя. Амар хөөрхөн боголж бодсон байна. Helveticus. Тэгээд энэ нөгөө нэг жижигэн болохоор яг миний техник дээдлийн энд солигдоо зүгтжиж болно. Тэгээ гинжинаас юм жижигэн клонтой болохоор айгуу цэвэрхэн харагдчихсан. Тэгэхээр ингээ авчихсан юм. Яг энэ яг одоо гол зорилго руугаа нөгөө нэг үнэхээр гоё амттай куки нөө эсвэл зүгээр нэрээ тэрхий нөгөө нэг өндрөөр үнэлэгдээд байна уу гэдгийг шалгая заяа. Тэгээ би түрүүн хэлсэнчлэн 5 төрлийн авсан. Тэнд бараг 20 төрлийн кукинууд байсан. Одоо би бараг авсан кукинийхаа нэрийг санахгүй байна. Амар хэцүү нэршилтэй байсан. Тийм. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор TikTok-ийн бичлэг дээр ингээ бокстэй байгаадс ахгүй юу? Им ягаан бокстэй тэгсэн чинь бокстэй ирээгүй. Магадгүй тэнцээ нөгөө нэг тэдээс дэшег авал 10 марвар нь авал тийм бокстэй өгдөг гэж магадгүй. Их бидэхгүй. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор энэ Nutella юу milk chocolate үү? Мэдгүй. За амар том. Ийм том юм яа. Тэгээд харж заяа. Yummy. Milk chocolate юм шиг байна. Yummy. Тэгээ жоо өөрт юм байна. Би энэ 10-8 оноо өглөө milk chocolate. Зүг milk chocolate л. Тэгээд дараагийнх нь болохоор үгүй энэ Nutella юм шиг байна. Хамгийн их нэгддэг. Энэ яг milk chocolate гэж магадгүй мэн. Утлаарсэ. Зүбэсэн. Энэ Nutella байсан мэн. Эхнийх нь milk chocolate зүб байсан байна. За уухамаа тэрсэн. Би уухамаар болохоор алоо юуж байгаа. За тэгсэн чинь энэ Nutella болохоор арай л чихэрлэг юм байна. Яагаад давс цацсан юм бол? Мэдгүй. Давс цацсан мэн сонирхолтой. Маш сонирхолтой. Milk chocolate миний дээр орон заяа. Milk chocolate 8 оноогоор дээр нь оронгууд би энэ нь болохоор 7 оноо өгч.
гоё юм таа. За энэ болохоор bounty гэдэг төрөл нь. Coconut таг сүг. Яг chocolate cookie. Тэнгүүтээ гадуур нь бүрдсэн байгаа chocolate нөгөө нэг bounty гэдэг штеп. Тэрний гадна талын шоколад ч юм байна. Тэгээ булнаа нэг жижигхэн кокс цацчих. Бичлэгээ дуусчаа идчихсэн чам. Энэ bounty-ийн голд нь ийм юм байсан биш үү цаа найзуудаа. Тий, баярлаа. Энэс дэжгүй шүү. Энэ бас 7 хоног л. За дараагийн хан болохоор юу боллаа? Энэ banana bread гэдэг төрлийн заяа. Тэгээ banana bread би яг Австралид ирээд амар их banana bread идэж сурсан байхгүй юу? Тэгээ өмнө нь бол нэг идэж байгаагүй. Энэ chocolate banana bread. Нэг энэ ч болохоор gluten free гэсэн мэлүү та. Энд харин тийм төрөлтэй мэлээ. Gluten free, vegan гэдэг төрлөд гаргадаг амар алдартай мэлээ. За banana bread-тэй төрөлтэй болохоор 6.5 оноо. За одоо хамгийн сүүлийнх нь болохоор Bueno. Нөгөө Kendrick Bueno. За мэдгүй Kendrick Bueno гэдэг төрлийн зай. За буруу дуудаж магадгүй Bueno. За би бичиглэлийн энэ доор бичээд үгүй заяа. Тийм төрлийн байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан юм. Амар царайлаг байгааз. Кукинууд нь л угаасаа амар том юм байна уу? Тэгээд нэрт нэг нь 860 илүү дээ. Байсан махасаа. Авраг гал энэ үл амар. Энэ нь би 10-аас 10. Энэ сарах дээр бол ийм 5 төрөл шинээр нэмэгдсэн байсан. Тэрийн л хэдлээ. And тэнд нэг матчатай куки байсан л та. Гэтэ би матчанд дург байхгүй юу? Тэгээ би идээгүү аваагүй. Тэр нь яг амар сонирхолтой харагдчихсэн. Musical Girl-ийн бичлэгээ үзчихсэн байхгүй юу? Crumble cookie гэж байгаа. Тэгээ би тэрийг үзчихээ ямар гоё ингэж харж байсан чинь Abstract Barboy гэдэг эднийх байдаг гэдгийг TikTok-оос олж мэдсэн. Тэгээ айгүй дайггүй амттай амар гоё. Би бол нэг тийм амар хитрхи өндрөөр үнэлэгдсэн гэж бол хэлэхгүй, right хийгдсэн гэж бол хэлэхгүй байна. Яг үнэндээ таарсан. Гоё амттай, амар том гоё юм байна. Тэгээд сая ингээ бүгднээс нэгээ жоохон хазаад яхад ингээд пологдоод ингээд дүүрээд ингээд цадаа сууж ийн. Та нар нэг юм амттай мэдснийхэн дараа тэгээ араас нь яг нэг тийм жим орхсгүй тасгал хийх ёстой юм шиг санагддаг. Би амар тэгдэг. Сэнэмээд. За.
Өнөөдрийн амтлага бол нэг иймэрхүү амар дайжгүй байлаа. Дайжгүй юмнууд аваад эцчихлээ. Энд байдаг хүмүүс байвал өглөө хаяа нэг өглөөний цайнда тэ кофений хаажууд эзчихэд бол амар дайжгүй мэн. Яг энэ удаагийн хамтлагтай хамт байсанд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа түр баяртай. Тэгээд дараагийн бичлэгээр ингээд үзмээр байгаа төрлийн бичлэг байгаа. Эсвэл бол нэг иймэрхүү бичлэг хийвэл гоё юм шүү гэсэн санаа оноо байвал комент хэсэгт үлдээгээрэй. Эсвэл Instagram руу минь чат бичээ ороод ирээрэй. Тэгээ санаа бодлын дуулууртай сонсоод шүмжлэлийг хүлээж авнаа би. За баяртай найзаа.